Хин нэгэн бэлэн гомгийн үйлдвэр нэг үхээр 100,000 бодол гомын хийдэг гэж хэлсэн юм бэ. Гэвч бод байдал талтны төсөөснөөс өөр. Үнэндээ бэлэн гомон олон холноос цэвэрхэн байдаг. Гэтэл хүмүүс үнийг хогийн хоол гэж молдог. Тэний бэлэн гомгийн үйлдвэрт нууцаар авч оръё. Ажилчид авраг том үхрийн ясыг дамжиргын татсан дээр байрлуулна. Ястоор байрлах бодлого машинд орж ижиглэсэн. Дараа нь тэдгээрийг том тоогонд хийж зэн шүнжин боцлохно. Үхрийн цэвэр яснаас гаргасан шүлгийг өндөр чанартай улаан бодан гурилтай холоод бурал зурагч машинаар сайхан амтлаг зөөлөн зузаан гурил болгоод байна. Тэнд долгион хэлбэрийн машинаар хэд удаа удаа ирчин. Тэгээд танил долгионтой хэлбэртэй болдог. Гэхдээ гомоо хараахан бэлэн болоогүй. Үүний 102 хэмийн хуур өндөр температуртай жигнэх шүүгэнтэж түргэн жигнэнэ. Удалгүй гомоо амттай харагдах шалтгаан шургал өнгөтэй болно. Үйлдвэрт тасан чарах аргыг ашигладаггүй тул хөргөсний дараа хадгалах боломжтой. Энэ үед өөр нэгэн цэхийн машинууд ногооны амтлагчийг бэлтгэж байна. Тэдгээрийг тогтоосон харьцаагаар хольж автоматжингийн системээр хэмждэг. Савлахад дуусны дараа гомонгийн бодолтой хамт битүүнтэл шаардна. Ингэснээр амттай бэлэн гомонгийн нэг бодол өргөн бэлэн болно. Эндээс та цагаан зам брендийн гомонг харж байна. Энэхүү үйлдвэрлэлийн технологи хөгжсөн чанартай үнийн хөв тэмдхэн. Гомон зөвхөн өндөр чанартай улаан будаан гурилаар хийгддэг. Мөн тасан цараагүй учраас илүү эргэл. Гараа өсөх үедээ нэг бодол чанажтгэд амттай бөгөөд хоолны туршилт дарна.